Сайн байцгаана уу манайхаа бүгдэнд нь гайхалтай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар дамжуулан бүгдээрээ хамтдаа Соломон хааны дүрээр ярилцгаая. Энэхүү Соломон хаан нь Израилийн 3 дахь хаан болж гарч ирж байгаа. Соломоны нэрнийх нь утгыг харах юм бол амар тайван, инх амгалан гэсэн утгыг агуулдаг байна. Ингээд Давид болон Батшеба хоёрын дундаас мэндэлсэн ийм нэгэн байна. Ингээд Давид хаан өөрийн хүү Соломонд хэлэхдээ миний хүү Соломоноо өөрийн эцгийн бурхныг таньж мэдэж бүх зүрх болон оюун ухаанаараа түүнд үйлчил. Учир нь эзэн бүх зүрхнүүдийг шалгаж бодол санааны хандлага бүрийг мэддэг юм аа. Хэрвээ чи түүнийг хайх аваас түүнийг олно. Харин чи түүнийг умартах аваас тэр чамайг мөнхөд орхих болно гэдгийг Давид хаан өөрийнхөө Соломонд хэлсэн байна. Ингээд Соломон хааны тэр зүүдээр дамжуулан юу болсон бэ гэдгийг бүгдээр хамтдаа яриад эхэлцгээе. Соломоны Гибеонд байхад нэгэн шөнө эзэн зүүдэнд нь үзэгдээд чи надаас юу авахыг хүсэж байгаа надаас гуйх түн хэмээн бурхан айлдж байгаа. Ингээд Соломон хааны бурханаас гуйсан зүйлийг онцлоод харах юм бол эзэн бурхан минь ээ, хэдийгээр та өөрийн боол намайг эцэг Давидын минь оронд хаан болгосон боловч би балчир хүүхэд юм аа. Би хэрхэн орж гарахаач мэдэхгүй билээ. Таны боол би тоолж бүртгэж чадхааргүй агуу их таны сонгосон ард түмний төвд байна. Тэгэхээр таны ард түмнийг шүүн сайн мөг ухаан ялгах чадварыг өөрийн боолдоо өгөөч. Учир нь таны энэ агуу их ард түмнийг хэн удирдах чадах вүлээ гэж байна. Соломон энэ зүйлийг гуйсан нь эзний мэлмид таашаагдаад бурхан Соломонд хандаж чи энэ зүйлийг гуйж өөртөө уртнаас баялаг дайснуудынхаа үхлийг гуйлгүй. Харин үнэн зөвийг ухаан ялгах чадварыг өөртөө гуйсан учраас би чиний хүссний дагуу үйлдлээ. Би чамд мэрэгэн ухаан ялгах чадвартай зүрхийг өглөө. Чиний өмнө чамтай адил хүн байгаагүй. Чиний дараач чамтай адил хүн гарч ирэхгүй юм аа. Би бас чиний гуйгаагүй зүйлс болох баян тансаг байдал нэр хүндийг ч чамд өгсөн. Чиний бүх өдрүүдийн туршид хаадын дунд чамтай адил хүн байхгүй болно. Хэрвээ чи эцэг Давид чигээ миний тогтоол тушаалуудыг сахиж миний замаар явбал би чиний амьдралыг уртсгана гэж айлтж байгаа. Бурхан Соломонд мэрэгэн ухаан ялгах чадвар болон гүн ойлгох чадварыг далайн эргийн элс шиг ихээр өгсөн. Соломоны мэрэгэн ухаан дорны бүх хөвгүүдийн мэрэгэн ухаанаас ч Египтийн бүх мэрэгэн ухаанаас ч даван гарсан. Соломон хаанд 3000 сургаалт үг хэлж 1500 дуу зохиосон байна. Бурхан Соломоны зүрхэнд өгсөн мэрэгэн ухааныг сонсох гэж бүх дэлхий Соломонд бараалгахыг хүсэмжилдэг байсан. Соломоны эцэг Давид хааны талаар хараад үзэх юм бол Давид хаан нь бурханд зориулж өргөө бариулах хүсэлтэй байсан. Гэвч өөрийнх нь гарыг цустай байсан учраас өөрийнх нь хүү Соломон хаан нь 46 жилийн хугацаанд тэрхүү өргөөг барьсан байна. Бурхан Соломонд хэлэхдээ чиний бариулж байгаа энэ өргөөний тухайд гэвэл хэрвээ чи миний тогтоолуудын дотор алхаж, миний зарилхийг дагаж, миний бүх тушаалуудыг сахиж амьдрвал чиний эцэг Давидэд айлдсан үгээ би чамаар гүйцэтгүүлэх болно. Би Израилийн хүүгүүдийн дунд оршиж, өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэж хэлж байгаа. Соломон хаан нь хэдийгээр мэрэгэн ухаантай зөвхт хаан байсан ч гэлээ харь үндэснээс битгий ихнэр аваарай гэсэн бурхныхаа хуулийг зөрчөөд харь үндэснээс 700 ихнэр 300 татвар амийг авсан. Соломон хаан фараоны охиноос гадна Мобын, Аммоны, Эдомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байсан. Эдгээр үндэстнүүдийн талаар эзэн Израилийн хүүгүүдэд хандаж хэлэхдээ та нарт тэдэнтэй мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад руу заавал хөтлөх болно гэж сануулж байсан билээ гэж байна. Ингэсэн хэдий ч Соломон тэдгээр эмэгтэйчүүдийг тууштай хайрлаж байсан. Ингээд сурвалжид удамтай 700 ихнэртэй 300 татвар эмстэй байсан бөгөөд тэр харь үндэстний ихнэрүүд нь Соломоны хөгшөрөхөд сэтгэлийг нь өөр бурхад руу эргүүлсэн учраас Соломоны зүрх сэтгэл нь эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг бурхны төлөө бүхлээрээ зориулагддаг байна. Ингээд Соломон хаан нь Сидончуудын охин тэнгэр Ашторет, Аммончуудын чигшүүрчүүдийн Милкомыг шүтэж, Химош болон Молох зориулан Ерүслэмийн зүүн зүгт байх уулан дээр мөрөглийн өндөрлөгийг босгосон байна. Соломоны зүрх сэтгэл Израилийн бурхан эзнээс урвсан учраас
эзэн Соломонд хэлгэнсэн. Эзэн түүнд 2 ч удаа үзэгдэж өөр бурхтыг битгий дагаа гэж тушаасан боловч Соломон эзний тушаалыг сахихгүй. Ингээд эзэн Соломонд хандаж чи үүнийг үйлдэж миний чамд тушаасан миний гэрээ зааврыг чи сахиагүй учраас би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч зарцад чинь өгөх болно. Гагцхүү чиний эцэг Давидын тусын тулд би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй. Харин чиний хөвгүүний гараас би үүнийг тастан авах болно. Гэвч би хаанчлалыг бүхэлд нь тастан авахгүй. Харин өөрийн бол Давидын төлөө, өөрийн сонгосон Иерусалимийн төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдаж байгаа. Өнөөдрийнхөө дугаараар дамжуулан бүгдээрээ хамтдаа Соломон хааны дүрээр дамжуулан ямар үйл явдал болсон бэ гэдгийг харцгаалаа. Та нар маань Библи судрын Хаадын дээд номны 1-11 дугаар бүлгээр дамжуулан Соломоны дүрийг уншиж сонирхоод үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар уулзцаая. Баяртай манайхаа.